хүний эрхийн үндэсний комисс төрийн бүх шатны байгууллагууд хүний эрхийг хэрхэн хамгаалж байгаа байдал дээр хөндлөгийн хяналт тавьдаг ийм чиг үүрэгтэй байгууллага. За энэ чиг үүргийнхаа хүрээнд хүүхдийн дээд эрх ашгийг хамгаалах үйл ажиллагааг тэргүүлэх чиглэлээ болгож ажиллаж байгаа. За хэдхэн хоногийн дараа үндэсний их баяр наадам болох гэж байна. Хурдан орны уралдаан зохион байгуулж байгаа нөхцөл байдал бол өмнөх бид бүхний мэддэг үеэс бол өөрчлөгдсөн. Байгаль цаг өөрийн өөрчлөлтөөс гадна унаач хүүхдийн эрсдлүүд янз бүрийн шалтгаанаар бий болж байгаа. Ийм хурдан орны унаач хүүхдтэй холбоотой эрсдэл бол тасралтгүй гарч байгаа. Тийм учраас хурдан орны уралдаанд хэдийгээр үндэсний өв соёл боловч хүүхдийн амь нас эрүүл мэндийг боцгүй эрслээс хамгаалах ийм зүй ёсны шаардлагууд бол тавигдж байна. Жишээлбэл 2024 оны эхний хагас жилийн байдлаар хурдан орноос унаж нас барсан тохиолдол 4 удаагийн тохиолдол бүртгэгдсэн байна. За үндэсний баяр наадамд уралдах хурдан орны унаач хүүхдийн бүртгэд бол 7 сарын 8-9-ний өдрүүдэд болно. За ингээд унаач хүүхдийн амь нас эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хувцас хэрэглэлийн стандартын шаардлага хангаж байгаа байдал, даатгал хамрагдаж байгаа байдал, эцэг хасран хамгаалагчдын зүгээс зөвшөөрлийг авсан байдалд нь хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч болоод хүүхд гэр бүл хөгжил хамгааллын газрын холбоот халдмал шалгуулаад хяналт тавих чиг үүрэгтэйгээр ажиллаж байгаа. За хүний эрхийн үндэсний комисс мөн энэ хүүхдийн эрхийг хамгаалах тэргүүлэх чиг үүргийнхээ хүрээнд 21 аймгийн засаг даргад үндэсний их баяр наадамтай холбоотойгоор хурдан орны уралдааны унаач хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр комиссийн гишүүний 2024 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 0228 дугаар зөвлөмжийг хүргүүлсэн. Мөн хүүхдийн асуудлыг хариуцдаг засгийн газрын байгууллага хүүхд гэр бүл хөгжил хамгааллын ерөнхий газарт мөн өдрийн 0229 дугаар зөвлөмжийг хүргүүлсэн. За энэхүү зөвлөмжөд хурдан орны уралдаанд оролцож байгаа хүүхдэд тавигдах стандартын шаардлагыг чанд мөдөж ажиллая. Хүүхд хамгаалах хувцас хэрэгсэл болон бусад хурдан орны уралдаанд ашиглаж байгаа энэ хувцас хэрэглэлийн аюулгүй байдлыг чанд мөдөж ажиллая гэдгийг зөвлөсөн. За мөн зөрчил гаргасан хэрвээ энэ төрлийн зөрчил гарсан бол зөрчил гаргасан даруйд нь тэрийг арилгах ийм арга хэмжээг авъя. За уралдааны замын аюулгүй байдлыг хангуулъя гэдэг зэрэг нийт 11 заалт өгөхний зөвлөмжийг аймагуудын засаг дарганад хүргүүлсэн байгаа. За мөн комисс энэ чиглэл үүргийнхээ хүрээнд үндэсний их баяр наадамын хурдан орны уралдаан зохион байгуулалт 2024 оны 7 дугаар сарын 10-аас 13-ны өдрүүдэд хүүд үндэсний их баяр наадамын хурдан орны уралдаан дээр бол хяналт тавьж ажиллана. Мөн энэ жил бүсийн хурдан орны уралдаан 4 аймаг дээр болох байгаа. Энэ 4 аймгийн хурдан орны уралдаан болон аймагуудын баяр наадмын хурдан орны уралдаан дээр хүний эрхийн үндэсний комиссийн зүгээс хяналт мониторинг хийж ажиллана. За ер нь хүний эрхийн үндэсний комисс унаач хүүхдийн эрхийг хангах, тэдний хүүхдийн дээд эрх ашгийг хамгаалах чиглэлээр цаг ямагт онцгой анхаарал хандуулж ирсэн. Тухайлбал жил бүрийн 11-р сарын 1-ээс 5-р сарын 1-ний хооронд хурдан орны уралдаан үсрэгээ сунгаа зохион байгуулахыг засгийн газрын тогтоолоор хориглосон байдаг. За гэвч 2024 он гарсаар хориглосон хугацаанд үе 5-р сарын 1-ний өдрийг хүртэх хугацаанд Ховд аймгийн Эрдэнэ өрн сум, Төв аймгийн Сэргэлэн, Баян, Сүхбаатар аймгийн Онгон, Дорногов аймгийн Хатанбулаг, Дорнод аймгийн Баян Төмөн сумдад хурдан орны уралдаан үсрэгээ зохион байгуулагдсан. Хэдийгээр эдгээр уралдаанууд хүүхдийн амь нас эрсдээгүй ч гэсэн хүүхдийн дээд эрх ашгийг хамгаалах энэ хориглосон хугацаанд хурдан орны уралдаанд хүүхдийг морь унууснаар тэдэнд учирч болох эрсдлээс урсан сэргийлэх зорилгоор комиссийн гишүүний шаардлагыг дээрх аймагуудын засаг дарганад хүргүүлсэн. Өөрөөр хэлбэл аймгийн засаг дарга бол тухайн өөрийнхөө орон нутагт бол Монгол улсын хууль, засгийн газрын тогтоол, улсын хурлын тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах үндсэн чиг үүрэгтэй. Засгийн газрын тогтоолоор хүүхдийн хурдан орны уралдааныг 11-р сарын 1-ээс 5-р сарын 1-ний хугацаанд хориглосон энэ хугацаанд хариалах нутаг зөвшөөрөлт нь засгийн газрын тогтоол зөрчсөн ийм арга хэмжээ болж байгаа үйл ажиллагаанд аймгийн засаг дарга бол бүрэн эрхийнхээ хүрээнд хяналт тавих ёстой. Энэ хүрээндээ комиссийн гишүүний шаардлагыг аймгийн засаг дарганат дээрх аймгийн засаг дарганат хүргүүлсэн байдаг. За энэ шаардлагын хүрээнд Төв, Сүхбаатар, Дорногов аймгийн засаг дарганаар комиссийн шаардлагын дагуу холбогдох албан тушаалтанд буюу тухайн нутаг дэвсгэр дээр нь хурдан орны уралдаан зохион байгуулсан сумдын засаг дарганат хариуцлага тооцож хүүхдийн эрх ашгийг хамгаалах чиглэл шатраатай арга хэмжээ авч ажилласнаа албан тодор комиссд илэрхийлсэн. За харин Ховд, Дорнод аймгийн засаг дарганаар нь хүүхдийн дээд эрх ашгийг хамгаалах Монгол Улсын нэгдэн орсон гэрээ конвенцээр хүлээсэн үүргийг биелүүлэх зорилго бүхий комиссийн гишүүний шаардлагын дагуу холбогд гарах хэмжээ авч ажиллаагүй. Ийм учраас комисс комиссийн гишүүний шаардлагыг биелүүлээгүй албан тушаалтнуудтай холбоотой дараагийн холбогд гарах хэмжээг авч ажиллахаар төлөвлөө ажиллаж байгаамаа.